1919 оны 3 сарын 1. Японы эзэнт гүрэн Солонгос улсыг эзэлж, харин солонгосчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, мандтугай тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөлөө. Япончууд 7500 гаруй хүнийг алж, 47000 гаруй солонгосчуудыг баривчлав. Ийхүү нэгэн үл таних эмэгтэй баривчлагдан ирлээ. Япон эрэгтэй ажилтан энэ чөтгөрийн зургийг авах хэрэг байна уу? Муухай санагдчихлаа гэж зэвүүцэн хэлснээ зураг авахтаа бэлдэн буцан явна. 371 дугаартай хоригдол. 3 сарын 1-ний тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч бөгөөд 8 жилийн ял авсан. Тодорхойлбол Гёнсоны хяналтын шатны шүүхээс 3 жил, харин анхан шатны шүүхээс 5 жилийн ял авсан байна. Энэ хүүгэн чинь яг юу хичгсэн бэ? Солонгос хүн гэхэд өөрмөц төрхтэй юм. Япон хэл мэдхүү. Чи юу ч хэлгүйгээр зүгээр л наана байж бай. 3 жилийн турш яг л өгсөн мэт чив чимээгүй бай. Үгүй бол амьд гарч чадахгүй л болов. За эмэгтэйг авч явсны дараа хэдий солонгос хүн боловч Японы төрд зүтгэдэг Нишида Жиро гэх залуутай бүгдээрээ танилцсанаа. Тэрээр дарагдаа Япон улсын жинхэнэ иргэн болохын тулд цэрэг болсон гэж хэлэх хэдий ч яг муу хүн үү, сайн хүн үү гэдгийг нь цаашаа тарцгаая. Хянагч эмэгтэй хаалга нээх агшинд хоригдол 371 гайхаж орхино. Хүн амьтан хөвтөгч зайгүй тавчин өрөөнд шамбаарлцан зогсох солонгос эмэгтэйчүүд шинхэн зочноо ихэд сонжин харцгаана. Харин тэдний дундаас нэг нь нас ахмаг эмэгтэй. Би энэ хүүхнийг мэднэ. Нийслэл рүү сургуульд сур гэд явуулж байхад ийм байдалтай эргэж ирж л байдаг. Тийм ээ, би Мансогийн ээж байна. Чи нутагтаа ирж эсэргүүцэлд нэгдгийг ятгаснаас болж Япончууд бүгдийг нь баривчилсан. Чиний аав ээжийг хүртэл бас миний муу хөөж хутуулуулж өгсөн. 아이고 무엇이 죽어다고. Хөрхий ихч маань уу гашуудаа автан үргэлжлүүлэн уйлсаар байтал нөгөө талаас нэгэн эмэгтэй одоо болно хин нэгний ятгалгаар хөдөлгөөнд оролцсон гэж юу гэхэд игч зогсоо шинж байсангүй. Дууч эмэгтэй ойлголцохгүйгээ мэдээд дахиж амнаасаа үг унагсангүй. Энэ бүх зовлонгийн шалтгаан нь өөрөө гэдгээ мэдж байгаа тул дэмэл шаналн газар ширтнэ. Удалгүй эмэгтэйчүүд бүгдээр тойрог хэлбэрээр алхацгааж эхэллээ. Яагаад энэ үйлдэлийг хийж байгаа вэ гэхээр мэдээж олон хоног хоригдсон тул хөлөө хавгнуулж өвдөж зовхгүй гэсэндээ багч болтгой хөдөлгөөн хийхийг хүсээд бүгдээрээ инхүү алахыг хүсжээ. Магадгүй 4 ханны дунд тэдний хийж чадах цор ганц зүйл нь л энэ байсан биз. Амдчгүй, хамартчгүй, атхан будаа өгөхөд яаж цадах билээ дээ. Аягаа долоож, бүр хуруугаараа долоон суух өнөө хэгчийг хараад манай хүн аягтай будаага сарвайхад нь аягийг нь цохиж худлаа хүн өрөвдөөд энд ч бас хүчтэй юм шиг царайлж гинүү гэд үрлэнэ. Асгарсан будааг нь аяганд хийж өгөх эмэгтэйг харснаа "Игчээ, би чинь өвдөөгүй үстэй" хэмээн санаан зовход толгоос гисрэнэ. Энэ эмэгтэй хоригдож байх хугацаанд үлсэлэн зарласан юм байна лээ. Манай хүний санааг нь зовоохгүй гэсэндээ үлсэлэн зарлаагүй. Зүгээр л залбирах гээд гисэн юм аа гэж хэлнэ. Гэхдээ тэглээгээд би ч өвдөөд ямар ч нэмэргүй юм байна лээ. Тийм болохоор чи ч бас ирээдүгөө бодоод бие сайн бодох хэрэгтэй шүү. Идээрээ хэмээн хүч өгнө. Хоолоо идсэний дараа бүгдээрэнд нь хийх зүйл байхгүй тул дахиад л тойрог хэлбэрээр алхацгаана. Киноны ихэн гардаг одоо болно гэж хэлдэг эмэгтэй байна штэ. Шоронд орхосоо өмнө дууч хийдэг байсан юм лээ. Уйтгар гунигаасаа багч болов тайтгархыг хүсээд дуу аялаж эхлэхэд бусд нь ч дагаж дууллаа. Эмэгтэйчүүдийн хоолой шоронд даяар цуйраадах тул хянагч эмэгтэй яаран ирж чимээгүй байхыг сануулна. 371 маань байглаасаа удирдагч байхаар төрчихсөн хүн юм байна лээ. Бусдыгаа тайвшруулахын тулд ингэж хэлнэ. Бид яг л мэлхий шиг юм аа. Дугарч байгаад хин нэгэн ирвэл чимээгүй болдог гэж хэлээд бусдыгаа инээлгэнэ. Төд удалгүй хянагч эмэгтэй дахин ирж чимээгүй байхыг сануулгаад 371. Бид мэлхий биш гэж солонгосоор хэлэхэд хянагч эмэгтэй "Сая юу гэсэн бэ?" гэж асууна. Тэдний дундаас хэн нэг нь Японоор "Бид мэлхий биш гэлээ" гэж хянагч эмэгтэйд орчуулж хэлэхэд олны дунд хэн хэлснийг нь даанч мэдсэнгүй. Өөрийнх нь сануулгыг эмэгтэйчүүд авахгүй байсан тул шийтгэл болгож өнөө орой хоол өгөхгүй гэж хэлээд яваад өгнө. За ингээд өнөөдөр нэгэнд хоол олж идэхээсээ өнгөрсөн тул дуугүй байх шаардлага байхгүй боллоо. Дууч эмэгтэй дахиад л солонгосын ардын дууг хаялж эхэлнэ. Бусд нь ч мөн адил дагаж дуулна. Гэтэл дууч эмэгтэй гинэт мэрэгжлээсээ болоод ч тэрөө чих соргог нэгэн тул төр чимээгүй байж да гэж хэлэхэд шоронгийн өөр нэгэн өрөөнөөс эмэгтэйчүүдийн даган дуулах хоолой сонсогдно.
Удаачгүй 1-2 өрөөгөөр ингээд зогсохгүй бололтой. Хянагч эмэгтэй бүх зүйл өөрийнх нь хяналтнаас гарсан тул шоронгийн дарга дээрээ очиж эмэгтэйчүүд Солонгосын эртний дууг дуулаад өрөөндөө тойрон алхаж байна гэж мэдгэнэ. Бид мэлхий биш гэж Японоор маш сайн дуудлагатай нэгэн эмэгтэй тэр дунд бэнлээ гэхэд шоронгийн дарга Солонгос цэрэгт тэр Япон хэл мэддэг хоригдлыг хурдан олж ир гэж тушаана. Ийм зүйл хийлгүүлэх гэж л шоронд Солонгос цэрэг ажилуулдаг бололтой. Солонгос цэрэг өрөөнд очиж эмэгтэйчүүдийг хүчээр чирч гаргана. Хоригдлууд суу гэж тушаахад тэр дундаас ганц л эмэгтэй доош суухаар зангадаг. Учир нь хоригдлууд суу гэх үгийг Японоор хэлсэн юм. Ингээд л баригдчихлаа. Цэрэг эмэгтэйд ойртон очоод би мэлхий биш гэд Японоор хэлдэг гэхэд айж балмагдсан эмэгтэй юу ч хэлэлгүй димээл сандран зогсно. Тэгтэл нөгөөх маань ардаас нь бид мэлхий биш гэж солонгосоор хэлнэ. Цэргийн Японоор хэлсэн асуултанд нь солонгосоор хариуж байна гэдэг чинь манай хүн ч бас Япон хэл мэддэг гэсэн үг. Солонгос хүн Япон хэл мэддэг байсан ч солонгосоор ярина хэмээн өөдөөс нь сурж байгаад гэзрүүгээ хөшөөлүүлнэ. Япон хэл мэддэг эмэгтэйг хамгаалаад манай 371-ыг зодулсан штэ. Харин энэ удаад 371-ийг хамгаалаад бусад эмэгтэйчүүд бүгдээрээ бид мэлхий биш гэж солонгосоор ээлжлэн хэлж эсэргүүцлээ үзүүлнэ. Шоронгийн дарга Солонгос цэрэгт хандаж хэдэн үг айлтна. Солонгос улс яагаад мөснийг мэдхүү? Солонгосчууд бол зөвхөн хар аймаа боддог, хуваа хичээсэн хүмүүс. Бие биетэйгээ тэмцэлдээд эцэст нь бүгдээрээ сүрдэг. Бүр ганц аяг хоолноос болж нэгнийгээ алгаашхдаг. Тэгтэл Солонгос хоригдлууд нэгнийгээ хамгаалсан гинэ. Гэхдээ яхав нохоож гэсэн үйлсвэл эзэн рүүгээ дайрдаг юм. Тиймээс тэднийг чиглүүлж байгаа гол хүнийг нь барьж ир. 371 маань шоронд орохоос өмнө ямархуу хүн байсныг нь харуулъя. Аав ээж болон ах нь үнэнчээр залбираад сууж байхад өнөөгч нь ганцаараа юу ч бодлого хоолоо халбагдаад л идээд сууж байдаг. Эндээс харах юм бол 371 маань хүний үгээр байдаг төрлийн хүн бишээ гэдэг нь харагдаж байна. Тэгтэл ах нь 60 хөлтөөсөө айгаад босгод манай хүнд айц гэж байдаг бололтой шүү. Барьж байсан халбаараа хид цохол цааш нь харуулж байна. За одоо цаг руугаа буцаад очие. Хянагч эмэгтэй ирээд сууж байгаа хүмүүсийг эмчийн үзлэгтэй болохоор бүгдээрээ гарч ир гэж тушаах ба харин үлдсэн хэд маань энэ шоронд эмч байдаг гэж сонсож байгаагүй тул их л санаан зовно. Гараад иртэл эмч байсангүй. За тэгж байтал шоронгийн ажилчид эмэгтэйчүүд 371-ийг хамгаалахыг мэдж байгаа тул шууд л хүч хэрэглэнэ. Дууч эмэгтэй 371-тэй таагүй харилцаатай хүн ихчил байсан тул түүнийг сэрдэж эхэлнэ. Шоронгийн дарга эмэгтэйчүүдээс мэлхийний яриаг хэн анх эхлүүлснийг нь асуусан юм байна лээ. Гэхдээ манай ихч хэлээгүй харин жирэмсэн эмэгтэй 371-ийг гээд хэлчихсэн байдаг. Шоронгийн дарга өмнө нь хэлж байсан да. Солонгосчууд бие биетэйгээ тэмцэлдээд Солонгос улс мөксөн гэж ярьж байсан. Яг тэр арга одоо ашиглаж байгаа байхгүй юу? Удирдагчийг маань эрүү шүүлтийн өрөөнд авчирангуудаа шоронгийн дарга Солонгос хүнийг Солонгос хүнээр нь зодуулна. Бүр Япон хүнийхээ гарыг ч цусдахыг хүсэхгүй байна гэж боддоо. Бараг л Есүс шиг цовдлоод байгаа мó хашин. Харин шоронгийн дарга юу гэдэг гэж энэ та нарын мандтугай ч мөн биз дээ. Солонгосын ард түмэн эсэргүүцлийнхээ жагсаалд Солонгос улс мандтугай гээд хоёр гараа өргөөд жагсдаг байсан юм шиг байна. Тэрийг нь өгөөдөж хэлж байгаа. Цэргийн тархинд бол зөвхөн зодгол гэж орж ирнэ. Гэтэл шоронгийн дарга энэ тийм амар хүүхэн бишээ гэж хэлээд эмэгтэй бүсийг нь тайлж эхэлнэ. 女性女はその男に旗を見せると。 За хэдэн цагийн дараа эмэгтэйг буулгаад ханын шоронд хий гэж хэлдэг. Тэр нь зүгээр л амьд хүний авс гэж хэлэхэд болно. Цухтаалахгүйгээд хөлийг нь дөнгөлөөд хийчихдэг. Яаж ч амарч болохгүй жинхэнэ тамл гэж энэ бах. Тэгэж байтал хажууд нь яг өөртөө адилхан байдал байгаа нэгэн ахтай танилцдаг бөгөөд энэ дүнгонд цоожлуулахаас өмнө 371-ийн төрсэн ахтай нь цог нэг өрөөнд байсан байж таардаг. Түүнд ахыг нь байнга уйлдаг байсан гэж хэлнэ. Өмнө нь харуулсанчлан ах нь 8-алжнаас айж босоод ямар уйхан залуу вэ гэдгийг нь харсан штэ. Ах нь өөрийгөө жил хагасын ял авсан байхад дүүгээ тэр нэг жаахан амтан 3 жилийн ял авчихсан гэд дүүгээ өрөвдөөд байнга л уйлдаг байсан байгаа. 371 хажуу талынхаа ахад хандан хэрвээ та ахтай маань дахиад уулзвал намайг дуулж байгаад шийтгүүлсэн гэж түүнд хэлээрэ гэхэд ах тэр эмэгтэйчүүдийн хэсгээс дуулсан дууг би ч дагаж дуулсан.
Харанхуй зузаан хананд ч нүх байдаг юм байна. Тэр нүхээр гэрэлж орж ирдэг юм байна гэж хэлдэг. Ахын хувьд тэр харанхуй зэврэн өрөөнд шаналж хэвтэгтэн өөрийнх нь дуусан дуу төрч болтгой тайвшрал авчирсан гэдгийг мэдэж авна. За тэгээд Солонгос кино болсон хойно биднийг яаж дарчлаахаа мэдэн штэ цаадуулчихна. Өнгөрсөн үедх ахтайгаа байсан үзэгдэл рүү шилжинэ. 371 цаас болгон дээр өөрийнхөө гараар улсынхаа далбайг хичээнгүйлэн зурд суухад ах нь орж ирээд түүнд далбааны хэлбэртэй модон бараг өгнө. Дүүн маш их баярлаад өвгөр мянгыг ч хийж чадах нэ. Би яагаад энийг бодож олоогүй болоо гэхэд ах нь 머리가 나쁘면 몸이 고생한다더구나. ер нь бол үнэн л дээ. Манай хүн бие зовоогоо л одоо ингээл байж нь штэ. Ах нь Христийн шашинтай гэдгийг хоол идэж байхад мэдэж авсан да. Тэрүүгээр нь дүүн сүрсэн базаа хийн. Тэгвэл хадаасаар хадуулж зовсон энэ хүнч бас толгой муутай болохоор л юм байна. Тэгээд ч би бурхнаас илүү хүмүүсийг илүү анхаардаг гэж хэлдэг. За буцаад одоо цаг дээр очие. Энэ дөнгөнд нь олон хоног байсан хүмүүс хүлэн мдээгүй болсноос болоод сул тавихад л хөл дээрээ зогсож чадахгүй зүгээр л шууд ундаг. За дүрмийн дагуу 371-ийг бас яг тийм болгочоод нөгөө хэд дээр нь аваачж өгөнгүүтээ цаашид эсэргүүцсэн хүн яг ийм болно гэж мэдэрээ гэж сүрдүүлнэ. Жирэмсэн эмэгтэй яагаад 371-ийг барьж өгсөн гэхээр гидсэндэх хүүхдээсээ болоод шоронд хүүхд төрүүлэх юм бол хүүхдийг нь шууд гаргаад хачтай байна л да. Тэгээд хүүхдийг чинь хаяггүйгээр шоронд өсөхийг зөвшөөрөх болно шүү гэж амлалт өгч байгаад л хэлүүлчихсэн байна лээ. Удаачгүй жирэмсэн эмэгтэй маань төрж байгаа. За өвлөөсөө хоригдлуудын өрөөнд ямар юмных нь халаалт байх вэ? Эмэгтэйчүүд бүгд л их хүний зүн савингороо ганц хүүхэдтэй зориулаад дээлнээсээ хөвөн гаргаж өгч цанцыг нь дулаална. Хүүхдийн даавыг нь солих гэтэл даавнууд нь хатаагүй байхыг анзаараад 371 өлгөөтэй нэг даавыг нь биендээ наана. Энэхүү өдөр хоног өнгөрсөөр хавар ирлээ. 371-ийн бие нь аль хэдийн тэнхэрсэн тул дараагийн нүүдэлтэй орно. Гэмт хэрэг үлдчихэд үнгүй хоол идэж байгаад сэтгэл минь тавгүй байна. Ажил хийхийг минь зөвшөөрөөч гэж шоронгийн даргад хүсэлт гаргана. Харин шоронгийн дарга түүнд хамгийн хэцүү ажлыг нь өгнө. За тэгээд манай хүн янз бүрийн ажил хийж явсаар 3 сарын 1-ний өдөр иргэн ирлээ. Энэ өдөр яагаад чухал өдөр вэ гэхээр 1919 оны 3 сарын 1-нд Монцдгой тусгаар тогтнолын хөдөлгөөн эхэлсэн өдөр байгаа. 371 яагаад шоронгийн өрөөнөөс гарч ажил хийх болсон шалтгаан нь энэ л байхгүй юу? Түүхийг дахин давтуулахыг хүссэн. Өрөөнийхөө эмэгтэйчүүдэд оролцох хэсгээ өөрсдөө мэдэрээ гэж санал тавина. Солонгосчууд өөрсдийгөө удирдах ёстойг тунхаглаж байна. Үндэстнийхээ эрх чөлөөг зарлаж байна. Сүүлчийн ганц хүн хүртэл үндэстнийхээ хүсэл зоригийг хамгаал. Ийхүү бусад өрөөний эмэгтэйчүүд ч тэмцэлд нэгдэнэ. Ирчүүдийн хэсэгт ч дуулдаж, тэдэж бас нэгдэнэ. Бүх зүйл хяналтнаас гарч шоронгийн гадна байсан ч дуулдахар хэмжээнд хүрэв. Шоронд Монцдгой гэж хашгирч байна хэмээн энгийн ард иргэд нэг нэгэндээ дамжуулж эхлэх бөгөөд 3 сарын 1-ний тусгаар тогтнолын хөдөлгөөн давтагдлаа. Монцдгой хөдөлгөөн хаанаас эхлэх болсныг хянагч нар мэдэж байгаа тул манай хэд дээр зочид ирлээ. Чи сүүлийн үед үлгэр жишээж хоригдл байсан байж өнөөдөр харин яагаад энд байгаа? 371-ийг хэрүүдэн шүүж эхэлнэ. Хэд хоногийн дараа ханхүү ийгийн хурмын ой болж байгаа учраас шоронгийн бүх хоригдлын ялыг ялынх нь хагас хоногоор багасхан өршөөл үзүүлж байна. Ингээд хоригдлуудад өршөөл үзүүлэхээр болдогч нэг нөхцөлтэй. Одооноос эхлээд Монцдгой гэж дахиж хизээч ам нээж болохгүй. Ингээд зардлыг бүх хоригдол сонсох бөгөөд 371-ийн ахих нь өрөөлөө дүрс шилжинэ. 371-тэй хамт ханы шоронд хоригдож байсан ах байна да. Тэр ах өрөөндөө эргэж ирээд дүүтэй чинь уулзсан бас түүнийг газар доорх шорон руу аваачсан гинэ гэх мэдээг ахтан дуулгана. Өмнөх удаад хүлэн л дүнхтэй байсан бол энэ удаад хөл гар гэд дүрм хүчин дөрүүлээ дүнхтэй байхаж. За энэ явдлаас хойш 1 сарын дараа амлалтын бичгийг нь зурулж аваад баг ялтай байсан хоригдлууд эхнээсээ суллагдаж эхэлнэ. 371-ийн ах нь суллагдсан байх бөгөөд дүүгээ сураглахт нь дууч эмэгтэй гараад ярилцъя гэж хэлнэ. Шоронгийн дарга манай хүнд өршөөлийн хууль санал болгоход тэрээр эргэлзэх чүгүйгээр татгалзах тул шоронгийн дарга уурлаж түүнийг зодно. Чам шиг юм хүүхэд ч төрүүлж болохгүй. Учир нь чамаас төрөх хүүхэд чамаас илүү тэрслүү хүн болох учраас гэж
хэлээд хөвлийн хэсэг рүү өшгөлсөн өрл байна. Хөвлийн рүүгээ маш олон татамжтай цохиулсан учраас савн задраад маш их цус алддаг. Солонгос зэрэг түүнийг хараад жаахан л бууж өгөхөд болох байтал гэж хэлээд гараад яваад өгнө. Өглөөн нь нарны гэрэл тусах үед өрөөндөө ганцаар үлдсэн байлаа. Бусад эмэгтэйчүүд нь жагсаалыг зохион байгуулсан удирдагч хүн нь биш болохоор хайрцангуй бага ял аваад гараад явчихж байгаа. Харин манай хүн жагсаалыг зохион байгуулсан гэдэг утгаараа 3 жилийн ял авсан. Мөн дээрээс нь өршөөлийн хуйлд хамрагдахаас ганцаараа татгалцсан болохоор савн задарчихсан болохоор хөлөө жаахан өргөхөд л цус шээсгээд биеийн дэх бүхэл шингэн хойлолдож гарч байдаг. Дуу чимэгтэй болон ах нь эргэлдээр ирэхэд бүр хөл дээрээ ч зогсож чадахгүй хан төвчл явдаг болсон байв. Дуу чимэгтэй асууна. Амьд гарч ирж болохгүй юу? Үүний хариуд харамсалтай юм гэж хэлээд өөрөг хэлж чадсангүй. Биеийнхээ байдлыг харсан ч тэр удаан амьд явж чадахгүйгээ мэдж байгаа. Бас анхнаасаа л шоронд ирэхдээ тэмцээр байгаад дуусна гэд шийдчихсэн байсан бололтой. Хаа би юунаас ч яахгүй наа гэж хэлдэг. Нэгэн өглөө түүний биеийн байдал ч юм уу дээрээс нь өлсгөлн зарлаж хоолойч идсэнгүү тэмцлээ үргэлжлүүлсээр л шоронгийн хамгал муу ажлыг хийж гар хөлийнх нь үзүүрт зарагддаг ах асууна. Яагаад ингэж байгаа юм бэ? Харин тэр хариуд нь 그럼 누가 합니까? бодит явдлаас сэдэвлэн бүтэв. Ялын хугацаа дуусахаас 2 өдрийн өмнө нас баржээ.